сайн бацгаана уу. За өнөөдөр энэ сургалтыг хараг хүмүүс чаагаад зохион байгуулж байна. За тэгээд намайг Цэнгэл гэдэг. За миний энэ сургалтыг төгссөн. За зарим нь таних бах. Энд бас Ууганбаяр гэдэг манай байгууллагын хамт ажилладаг хүмүүс маань ирсэн байна. За ингээд бид хоёр өнөөдөр та бидэд хараг хүмүүс зориулсан мэдээлэл харилцааны технологийн шийдлүүдийг танилцуулна. Хамгийн гол нь энэ сургууль дээр энэ технологийн шийдлүүдээс нэвтрүүлж эхлэх болсон тухай юм баяртай мэдээлэл таад уулзах гэж ирсэн. Тэгээд энэ технологийн талаар бид та хэдэд тайлбарлаж ярина. Та хэдэд асуух юм байвал асууна. Энэ хоёр компьютер тохируулж одоо асаагаад бэлэн болгосон байна. 7 шинэ дэйзи тоглоомч хөрөмж авчирсан байна. Та хэдэд танилцуулах. За энэ хоёр компьютер дээр монгол хэлний ярьдаг шинэ програм суулгасан байна. Монгол зөвхөн braille бас ажиллах юм хоёр braille хөрөмжийг бас холбож ажиллуулсан байна. За ингээд эдгээртэй танилцсан. За эхлээд нэг чухал 2-3 зүйл би асууж таадас. За өнөөдөр та хичээл намаа хийх тэ одоо ямар байдлаар суралцж байна? Жишээ интернет ашиглаж байна уу? За яаж? За мэдээж өөр байгаа. Гэтэ хамгийн хөвчлэн одоо ямар байдлаар интернет холбогдож компьютер дээр ажиллаж байгаа юм. Тэр дараа 3 хүүхд хүмүүсээр шууд. За босч байгаа дээр. За яаж интернет орж байна? Яаж интернет орж байна? Хүний тусламжтайгаар болж байгаа юм. Яа хараа ингэж боддог. Интернет орно гэхээр нөгөө нэг сүүлийн үед нөгөө өнгөрсөн үед бол нөгөө нэг хараагүй хүмүүс нөгөө кирилл хүүхдүүдээр уншуулдаг шүү дээ. Уншуулж яриад нөгөө нэг уншуулаад ордог гэсэн. Энэ үед болохоор одоо ингээд NUD ингээд нөгөө нэг ярьдаг програм өөдөөс нь тэрүүгээр одоо интернет орж байгаа гэж боддог. NUD ярьдаг програмаар хэдэн хүүхд интернет орж байна та хэдэн вэ? Би гээл доо. Би. За шүү. Чанцал би. Сайн орж байгаа үстэй. За зөв. Би хөвчлэн орцоор авчдаг. Ерөнхийдөө нэг iPhone авчираа да. Тэгвэл за интернет ороод ингээд мэдээлэл авч байна. За хичээлийн хэрэгтэй ямар хэрэгсэл ашиглаж байна? За нэр оншуулаад Ишлэг гэж байгаа. Бүрээ сонсож байгаа. за яг өөрснөө хичээлээ хийхдээ ямар юм ашиглаж байна? Самбар шуурна. Самбар шуурна. За өнөөдөр танилцуулах гэж байгаа технологийн шийдэл маань та яг хичээл номоо хийж суралцахад шаардлагатай технологийн шийдэлүүд байна. Гол 3 зүйл байна. За нэгдүгээр монгол хэлний ярьдаг шинэ програм гэсэн байна. Хоёрдугаар цахим braille хөрөмж буюу одоо монгол braille-аараа бичиж шууд Word дээр интернет орчинд бичих боломжтой, унших боломжтой цахим braille Orbit Reader 20 гэх хөрөмж ирсэн байна. За энэ бол монгол хэлний ярьдаг програм одоо бид хэдий мэдж байгаа MD хэлэх сонирхол програм дээр шууд ажиллана. За 3 зүйл маань шинэ цахим braille сурах чиг. За манай хараг хүмүүсийн инновац хөгжлийн төв байгууллагаас одоогийн Whiteboard Улаанбаатарын төв номын сан гэдэг бадан байгууллагын санаачлагаар хэмжлэгээр эдгээр одоо технологийн шийдэл цахим braille сурах хөгжлүүдийг энэ сургуульд нэвтрүүлэхээр
тавьчихлаа. За ингээд одоо та хэд хамгийн ихний танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Би одоо ирэх намраас та цахим сургалт цахим райд хөрөж Монгол хэлний шинэ ярддаг програмын сургалтыг ашиглаж хэлнэ. Энийг бол одоо ийм ашиг ясаа хөрөж танилцуул хэлсэн. За сайн миний хэлсэн юмнуудыг та юу гэж бодлоо? За цахим райд гэдэг маань цахим сургалтыг одоо цахим хэлбэрээр гэдэг форматаар хэрэгсэн цахим сургалтыг одоо бид нар райд хөрөмжтэй нэмэлтээс болоод шууд тэрнээр уншин мөн бичиг. За нөгөө нэг боломж нь Монгол хэлний ярддаг програм энэтэй холбоогоор ярддаг. За энэ үеэлээр бас тохируулаад ашиглана. За бас нэг чухал зүйл нь цахим сургалт. Манай байгууллагаас эхний байдлаар 70 тийм одоо 1-ээс 12 дугаар ангид хэрэгжилж байгаа сургалтчдээс нийт 70 сургалт хийж байна. Одоо тэмцтэй формат байгуулаад сургалтанд ашиглах, шууд ашиглах боломж нээлттэй болсон. 70 ном бүтээсэн байна. За энэ 70 номыг бүтээхэд одоо энэ манай надтай цаг ирсэн Ууган баяр гэдэг ах чинь яг энэ 70 номыг нэгтуул гэж манай ажилтнтай хамт бүтээсэн байна. Тэгэхээр одоо бидний сурах бичиг хэрэглэх хичээл номдоо хэлэхэд одоо яадаг вэ гэхээр бид нэр тэтгэл хэмжмэл авах хүнээр уншаад тийм тодорхой хэсгийг бичиж авдаг. Яг өөрөө хүний бие даагаад ухаан сургалтыг ашиглах нөхцөл байдаггүй тийм үү. Тэгэхээр одоо бид нар энэ цахим райд хөрөмж ярддаг програм энэ шин дэйзийг тогтоодох гэсэн энэ гурван технологи чиглэлээр бид нэр өөрснөө энэ цахим сургалтыг бүрэн ашиглах энэ нэгний одоо заавал шаардлагагүйгээр энэ номуудаа хийж амж унших, хичээл номоо хийх ийм боломж нэгж байгаа гэсэн. За миний хэлсэн зүйл ойлгомжтой юм. За энэ Ууган баяр гэдэг энэ хата баяр. За ингээд энэ цахим сургалтыг нэг жилийн хугацаанд энэ Ууган баяр гэдэг энэ чинь энэ тоол анхаар ярьсан хүмүүс заруулаад EPUB форматаар нэгтгэсэн. За ингээд товчхондоо миний танилцуулга явуулж байна. За одоо хэвлээ маш идэвхнэр бэйзик ном тоглоулагч цахим райд хөрөмжтэй Монгол хэлний ярддаг програм 2000 ном 2000 ном. За тийм райд цахим райд EPUB ном 2000 ном. ийм өндөр багтаамжтай. За тэгээд энэ хөрөмж маань өөрөө Android, iPhone утастай холбогдно. Bluetooth-ээр холбогдно. Өөрийнх нь одоо компьютер гар утсан холбогдохоор өөрөө ажиллана. Гэхдээ өөрөө шууд номоор бүгдөвчлээ. За тэгээд энэ ингээд 6 цагаар бичдэг 6 цагийн товчлоотой. Мөн дээшээ доошоо зүүн баруун сумтай, голдоо өөрийнхөө окей товчтой. Яг энэ дөрвөн сумны доод space гэдэг өргөн төвчтэй. За хоёр талд нь 7-8 дугаар цэг. За одоо хэдүүлээ шинэ цахим райд технологитой танилцж байгаа тийм ээ. Тэгэхээр цахим райд технологи ийм ойлголт байдаг. Бидний өдөр тутам хэрэглэдэг райд бол 6 цэгтэй байдаг тийм. Компьютер райд гэхээр цахим райд гэхээр 8 цэгтэй байдаг. За 8 цэгтэй ажиллаж байна. Тэгэхээр 7-8 дугаар цэг гэж нэмэгддэг. За 7-8 дугаар цэг гэж нэмэгддэг. За энэ хөрөмжил дээр спейсийн хоёр талд 7-8 дугаар цэг байгаа. Цэгийн товчлуур байгаа. За тэгээд дээрээ 6 цэгийн товчлуураа баруун батлаас 1 2 3 зүүн батлаас 4 5 6 дугаар цэг. За одоо энэ хөрөмжийг за дамжуулаад үзчихье. Тэгээд дараа нь компьютерт холбоод нэг нэгээрээ үзсэн. За одоо ингээс баруун. За дамжуулаад
Баяр үзэл тэмцэх сайн миний тайлбарлалыг ойлгож аваад за энэ хөрөмж маань яг одоо хамгийн анхны одоо цахим брал хөрөмж энэ хөрөмжөөрөө та одоо хичээл намаа хийх бүрэн боломжтой. Самбар шүүр баяртай. Баа. Энэ хөрөмжийг одоо харан хүмүүсийн наац хөгжлийн төвөд байгуулга хөгжүүлж байгаа. За яа. За. Дамжуулаад үзэж гин үү. За энэ хөрөмжөөр самбар шүүрний оронд энэ хөрөмжийг хэрэглээд хичээл номоо хийн. Компьютерт холбоод интернетэд холбогдоод хүссэн одоо зүйлээ брайлаар уншин комментиг брайлаар бичин ингээд ийм олон давуу тал. За брайл бичиг бол үнэхээр чухал шүү. Хамгийн та хэдийн хамгийн одоо ерөнхий боловсролын мэдлэг ер нь энэ мэдлэгээ олж авчаад дараагийн шатны одоо ихтэй сургууль сурах бол бид нар одоо хараг хүмүүсийн хувьд бол маш өндөр бичгийн чадвартай байх ёстой. Тийм учраас бид нар брайлаа маш сайн мэддэг, зөв бичгийн дүрм маш сайн байх ёстой. Тэгжээж одоо бид нар бусдтай харьцна. За энэ төхөөрөмжийн давуу тал бол шууд одоо Word дээр кириллээр шууд 6 цэгээрээ кириллээр бичнэ. 6 цэгээрээ бичингууд дэлгэцэн дээр кирилл үсэг гарна. Тэгэхээр тийм өндөр технологийн шийдэл байгаа. За дамжуулаад үзэж гин үү? За аль болох дамжуулаад хурдан үзээд дуусгаарай. Цаг бага байх шиг байна. За тэгээд та зуны амралтаараа Улаанбаатар хотын номын сан дээр очиод хүртээмжтэй технологийн төв дээр ирээд энэ төхөөрөмжийг намар болтол одоо ашиглаж үзье. Сурыг гэх юм бол одоо тэнд очиж болно заа. Номын сан дээр очиод нээлттэй очиод энэ Daisy тоглуулагч энэ монгол хэлний ярьдаг програм цахим брайл төхөөрөмж эдрийг сонирхож үзэж болно, ашиглаж болно. Тэр бол чөлөөтэй шүү, нээлттэй. За одоо дамжуулж үзээд 6 цэгээр бичих боломжтой брайлаар ингээд гарна. 8 цэгтэй хамгийн доотлын 7-8 дугаар цэг бол ингээд компьютерийн сум болдог, курсор болдог. Тэ? Тэгэхээр нөгөө үсэг сум хаана явж гин, хаана идэвчж гин гэдэг тэрүүгээрээ үзчихдэг. За одоо үдсэн Daisy тоглуулагч үдсэн брайл хөрөмжийг барьж үзсэн хүмүүсээс асуух юм байвал асуугаарай. Одоо яг дамжуулаад үзчих хооронд. Маш авсаархан тий. Авсаархан байна гэдэг чи аюугаа амар штэ. Аваа явахад одоо зузаан брайл ном бол наадхан дотор чи орчлоо штэ. Тэгээ зузаан брайл ном наад хөрөмж чинь бүгд орчлоо. За тэгээ бусад хэл дээр бусад олон орны хэл дээр номнуудыг бас наадхан дээр ч уншиж болно. Англи номнуудыг уншиж болно. Bluetooth-ээр гар утастай холбогдно. За ингээд самбар шүүр юу гэх вэ? Хэлэх хүүхдүүд байна уу? Самбар шүүр баяртай болсон. Энд хөрөмжийн шийдлээ. Та ихтэй сургуульд сурахдаа одоо энэ сургуульдаа суралцаад ихтэй сургуульд суралцах бүр ажлын байран дээр том болоод ч гэсэн энд хөрөмжийг хувьдаа ашиглах маш гоё. Тоглуулагч барьж үзег хүүхд байна уу? Үзээрэй дамжуулаад. Номын санч маань дамжуулаад үзүүлж байгаарэ. За өнөөдөр ингээд ах нь 3 чухал зүйлийг танилцууллаа штэ. За юу вэ?
За дээсээ тоолооч. Хоёрдугаар Монгол цахим барилт хөрөмж. Хоёрдугаар Orbit Reader гэдэг нэртэй Монгол цахим барилт хөрөмж. За гуравдугаарт нь одоо монгол хэлний ярьдаг програм үлдсэн байна. Одоо за эхний хоёр төхөөрөмжийг ойлгосон тий. Асуух юм байгаа юу? Гайгүй юу? За өдөр нь За хаш яваарай. Үзээд хаш. за одоо зураас бүхрэг зураг Overview. жагсаг Audacity. Different pictures. 13 дугаар байна 1/22. за энэ бол одоо монгол хэлний ярьдаг програм шинэ хэлбэр. За одоо би та хэдэд нууц товчоог одоо нөгөө шинэ сургачгийн EPUB форматаар одоо сонсгож үзүүлье. За Audacity. Document. Нэг. Microsoft Word. Мөр 1 Mongolian Nudes of 2. мөр 1 Mongolian Nudes of 2. сонх Item 2. жагсаг юм Mongolian Nudes of 2. цэг Audacity. Мөр Document. 1 Microsoft. Монголын нууц товчоо Microsoft Edge. мөр 1 Монголын нууц товчоо Microsoft Edge. Microsoft Edge. сонх Монголын нууц товчоо за жагсаалтан ороогүй гаднах хүрээнд энд эцэг ууган баяр энд товш гарчгийн төвшөнд 1 Монголын нууц товчоо за энд товш гарчгийн төвшөнд 1 Монголын нууц товчоо энд товш гарчгийн төвшөнд 2 Тэмүүжинийн уг гарал ба бага насны үе энд товш гарчгийн төвшөнд 2 Чингисийн эдэр нас энд товш гарчгийн төвшөнд 2 мэрэгдийн сунуусан ба Тэмүүжинд Чингис хаан цол өргөмжилсөн за энэ ингээ бүлгүүдийг би компьютер дээр ээж үсэг дарж байгаа юм заа юу. За монголоор бол одоо хээ үсэг. Ингэнгуут одоо ингээ гарчих хооронд шилжиж байгаа байхгүй шууд. За ингээс эндээсээ одоо бүлгээ сонгоо шууд доошо дарангуут одоо тухайн бүлгээ шууд сонсч эхэлнэ гэсэн. энд товш гарчгийн төвшөнд 2 Shift буцаад одоо гарчгаа дээшлүүлээ гэвэл Shift H дарна. Хээ дарна гэсэн үгтэй. энд товш гарчгийн төвшөнд 2 татарыг сунуусан ба бан хантай эвдэрсэн энд товш гарчгийн төвшөнд 2 гэрээ улсын мөхсөн За одоо энэ програм маань бол одоо маш анхны хувилбар. Энэ програмын одоо дараагийн хувилбар гарахаар одоо iPhone гар утсан дээр шиг iPhone-ы одоо ярьдаг програм шиг бүр гоё болно. За тэгэхээр бид нэр одоо ийм шинэ програмтай болоод ингээ хөгжөөд явж байна гэсэн. За аль бүлгийг сонирхож сонсомоор байна. энд товш гарчгийн төвшөнд 2 бан хан сунсан За энийг сонсгоо. Татарыг сүнэснэ гэдэг үү? энд товш гарчгийн төвшөнд 2 гэрээ ус энд товш гарчгийн төвшөнд 2 татарыг сунуусан ба бан хантай эвдэрсэн За ингээд л ирчин. Ер нь бол энэ технологиудын хамгийн гол ач холбогдол нь бид нэг бол одоо хамгийн том бэрхшээл нь заавал хүний тусламж авдаг тийм үү? Ном уншихад. А хоёрдугаар за ямар нэгэн төхөөрөмж, ямар нэгэн одоо програм амж байлаа гэж бодоход тэрийг ажилуулах айгүй олон үйлдэлүүд байгаад байдаг тийм. Тэрийг одоо маш их хэмж хөнгөвчилж өгсөн ийм энэ EPUB сурах хүчиг гэдэг маань ерөөсөө л H үсгээр гачгаар солиод G үсэг дараа зургаа сонсоод дээшээ доошоо сумаараа мөрөө сонсоод ингээл айгүй амархан тухайн номыг маш хурдан хугацаанд уншихаараа одоо ач холбогдолтой